Би одоо ингэ тэг гэж заахаас илүү өөрсдийнх нь хүсэл зорилгыг илүү асуудаг. Одоо миний охин яамаар байна, миний хүү яамаар байна, юугаар сурмаар байна, юугаар боловсруулмаар байна. Тэрийг илүү асуудаг. Тэгээд ер нь өөрсдийнх нь хүсэл зорилгоор явуулах илүү хичээдэг. За Батбаян гэдэг сайн шин зам ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд хөгжийн багш хийдэг. За амбул зургуулаа 3 хүү 1 охинтой. За их нэртэй байлаа мэрэгжил 1 байлаа хөгжийн багш мэрэгжилтэй ажилладаг. Намайг Ивэлэн гэдэг. Би 5 дугаар сургуулийн 4-р ангид сурдаг. За намайг Сүхбаатарын Гансах гэдэг. Дорногой аймгийн харьяа. Тэгээд одоо эхнэр лав жаргал 2 хүү 2 охинтой амбул зургуулаа ажиллаж амьдарч байна да. За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг Ганс охин Ингүүн гэдэг. Би сайн шанцмын ерөнхий боловсролын 8-ийн ангид одоо суралцж байгаа. За би 3 настайгаас эхэлж бүжиглсэн. Одоо хүртэл бүжиглж байгаа. Тэгээд би жижигсүү жодоороор хичээлдэг. Тэгээд мис. За намайг Максрын даваа гэдэг. За сайн шандад төрсөн. За одоогор бол Улаанбаатар түүхэн замын харьяа сайн шанд дөртөөний жижигрээ ажиллаж байна. Одоо эхнэр 3 хүүхдтэй хамт амьдардаг. Намайг Даваагийн 2 гэдэг. Дундгов төрсөн. Дундгов аймагт 2 дугаар сургууль сурдаг. Тэгээд 7 дугаар анги сурдаг. Яг нөгөө хүний нөгөө хүсдэг мөрөөддөг зүйлч гэдэг юм уу. Манай хүн бол бас айгүй нандаа ирсэн. Ээж аваа ёстой. Тэгээд айлынхаа цохон нэрийг нь бол угаасаа тэгээд аав ээжээр нь ярьж байгаа л өхөөртөл ер нь энэ л нэр хамгийн хөөрхөн баг гэж хүчээсэн нэртэй. Манай хоёр том болохоор хоёулаа банд. Тэгээ 3 дахь манай найз хүртэл намайг дараа нь ярьжсэн байхгүй юу. Ганаа нэр юм. Гэр хөлн газар өгөхгүй хүйжсэн тэгээд. Тэгэхэд 2 дахь хүү ээж байгаа 3 дахь нь охин гарангуут үнхээр нэр баярлж ирсэн. Эхнэртэйгээ хоёулаа ярьж байгаа л ярилцж байгаа л хоёулаа сонгоод Ингүүн гэдэг нэрийг өгчээсэн. Аа болсон мэдрэмж бол маш гоё байсан. Би баг одоо 12 жилийн өмнө бол 13 жилийн өмнө болсон. Нэрийг бас би өөрөө хүүхдүүдэд өөрөө өгөхийг хүсдэг. Тэгээд анхны хүүхд учраас анх хоёр гэж гисэн. Анх удаага намайг ингэж гоё болгож баярлууллаа шүү гэсэн утга учиртай. Маш их сонслоо. Наавтай өөр ингэ сууж байгааг болохоор гоё л байна. Тэгээ амар гоё байна. Би өөр баг нэг үзэл бодлын нэг баг манай хүн ч амар дотгошоогоо. Тэгэл нэх юм дуурахгүй. Тэгэл өнөөдрөөс ингээ юм нэвтрүүлэгтээ урьж байна. Хоёул явж чаах жаас юм бэ гэл. Ингээл гоо. Тэгээд хан би ингэж хурцаалсан. За өнөөдөр чамд ийм онцгой байж болно тий. 20, 30, 40 жилийн дараа чамд амар гоё мэдрэмжийг өгөх ийм юм шүү. Хоёулаа явчаа гэл нэг гуйж гал авцирсан. Тэгэл юуг нь сонсох амар гоё байна. Энэ дотоод юуг нь баг ингэ сонсож байгаагүй. Яг охинтой бол ер нь бол тэр ч бас хаяа болцож бас гардаг байсан юм а. Тэгээ сүүлийн үед ч ер нь тэгээд ажиллаа ячаал ихтэй. Ер нь бол хүүхдүүдтэй ер нь цаг зав гаргахыг ер нь хичээдэг. Гэхдээ яг ингэж хоёулах нь амьдардаг сууж байгаагүй анхудаа сууж. Би бас автагаа бас анх удаа л ингэж сууж. Бүгдээр явуулдаг спортоор хичээлдэг. Энийг бол эхнэр үед хоёр бол хоёулаа бүрэн 100% дэмжиж явдаг. Ер нь миний хүсэл мөрөөдөл бол өөрийнхөө сурч мэдээгүй бүхнийг хүүхдүүдэд одоо сурч мэдүүлж сургах гэсэн л тийм зорилготой явдаг. Би хүүхдүүдээ одоо хөгжмийн хүүхдүүдийг гээд тоглож байгаа ийн гээд тавтуулж байгаа нь гоё эд. Тэгээд хажууд нь суугаад хэр тоглож байгаа л гэж юм харах гоё. Өдөр болгон л тэрвэрэд идэв шүү дээ. Би бол аавынхаа ажлаар бахархдаг. Аав ээж хоёр болохоор ямар ч цаг гарсан тэгээл ингээл одоо 4 хүүхдийн төлөө ингээд цаг гаргаад тэгээд бүх ажлыг намжуулаад тэгээд явдаг. Баг хүү төрөөд
Тэгээ нэг нэраа шарлалт гэдэргээд нэг имлэгт их нэлсэд нэг 10 хоног яг ковид үеэр тэгээд би нэг машинда имлэгийн гадаа нэг 10 хоног байсан юм. Эхлээд нэг 2-3 хоноод ер нь охиноо санаад охиноо нааша хот руу аваачаад машин дотор хоёулаа бараг 7 хонсон баха. Тэр их дурсамжтай. Тэгээ оройдоо нэг хоол имлэг рүү хоол цайгаа өгчөөд тэгээ нэг хоёулаа хотоор нэг жол зугаалаад тэгэл хамт идэл хамттай гэсэн болгоныг шилж сонгож олж идэл ажлын онцлогоос хамаараад ер нь охинтойгоо ер нь хүүхдүүдтэйгээ бас нэг жоохон сүүлийн үед цаг завар нэг баг гаргадаг болсон байлээ. Сүүлийн үед ер нь анзаарлаа. Тэгээд бас энэ нэвтрүүлэгт ороод суусан ч бас охинтойгоо одоо л ингээд бас хотод сууж нойр сууж амжаагүй. Хотод нэг ардаас нэг удаа очиход оройдоо тэгээ хоёулаа сууж байгаа Google үзгэл гоёс. 16 онд Грек улсад Мессийн тэмцээнд явж исэн. Тэгэл яг юу гин тэмцээний үзэл өөр ирэхгүй багшаал тэрэнд охинороо бахарч исэн. Тэгээд 16 онд Грекэд амжилттай оролцоод бяцхан Мессээр тодорч исэн. Аавтайгаа өнгөрсөн гэх юм бол бит хоёр Турк улс руу нөө Месси тэмцээнд явцаад ирсэн. Тэр үед бит хоёр ингээд одоо ингээд бит хоёр гэр бүлийнхнаас явсан. Тэгээд тэр үед Турк улсад амар гоёс. Бас хэцүү шттэ онц төмөг гарах. Хаяа тоглоно, хаяа муудалцсан. Тэгээс сонь юм болно ш. Бас ядаргаач нэг ингээл нэг юм уугаар нөгөөх нь дагаж хагаал бас эвгүй шít. Нэг нь ингээд би нэг амар дуурайх гад шууд нэг шоконд орсон. Тэгээ битүү нэг нөхөрлөлийг гээд үтсэн юм аа. Тэгсэн чинь тэн дээр яг заалнаас гарахад манай малгайг аваад ёсолсон байхгүй. Тэгэхэд л бас ингээл амар гоё хөшөөл. За бас гоё зөв хүмүүжж байгаа юм байна. Манай ажил хийсэн л тээ. Тэгээ нөгөө дахианы ферм нүүлгээд тэгэл орой нэгэл бүр ингээл цочоол див дав гээл. Тэгж яас би дахиад нэг чарлааш тэгэл. Тэгээ нөгөө юм дахиад аваад юу хийх юм бэ л да. Юм тийгээл цаашаа зөөдөг. Тэгээ бүр чихэнд ингээ дахиад онгочсон. Тэгээд орой нэрхт нь ямар хоол ийсийг би бүр албаар тагтуйтаа хийсэн шүү дээ гэсэн чи ёо би дахиад үгүй ядаж яг. Тэгээд за миний одоо хэцүү байгаа бол болоо хаашаа гэдэг. Өдрийн 50 мянга байхгүй. Тэгээд хэцүү байгаа бол болоо гэдгсэн чи үгүй мөнгө аваагүй шүү дээ. Тэгж бол охиндоо хайртай. Тэгэхээр чин одоо болгоно чин дөнгөж 5 дахь ангид орох гэж байна. Тэгээ мундаг сурах уу. Тэгэл өөрийнхөө сонирхлоор байдаг маань охиныхоо мөрөөдлийг өөрөөс нь ургахтал хүлээн. Насан туршдаа бодож авдаг. Яг ч бодож байгаагүй юм биш үү. Ер нь бол яг нөгөө хүсэл сонирхлын дэмжид одоо сүүлийн үед болохоор яг өсвөр наснд ирсэн болохоор зүгээр найз байхыг л хүсдэг. Айгүй гоё дурсамж үлдэхийг ямар нэгэн дурсамж үлдэхийг л хүсдэг. Тэгэл бэлтгэл сургалтын дэмжих ч юм уу, тэгэл хамт өглөө гүүх ч юм уу те. Бос чадахгүй байсан ч гэсэн гүрээж гал, гүүж чадахгүй байсан ч гүүждэг ч юм уу. Зүгээр одоо гоё зөв хүн байгаарай л гэж хүсдэг юм. Би одоо ингэ тэг гэж заахаас илүү өөртөөх нь хүсэл зорилгыг илүү асуудаг. Одоо миний охин яамаар байна, миний хүү яамаар байна. Юугаар сурмаар байна, юугаар боловсруулмаар байна. Тэрийг илүү асуудаг. Тэгээд ер нь өөрсдийнх нь хүсэл зорилгоор явуулахыг илүү хичээдэг. Тэгээд одоо ингэж завгүй яваад тахтан хаяа ганц юмрээд. Хаяа ганц юмрээд. Ярьж юм уу? За ингээд аавынхаа ингээд бид дөрвийг ингээд дэмждэг, маш их дэмждэг. Одоо ингээд жишээлбэл ингээд бүжиглэж чаахад тэгээд одоо барилгаж чаахад тэгээд ингээд аав ингээд за миний охин ингээд айхгүй сандрахгүй гээл тэгээд ингээд маш сайн бие минь халаагаар тэгээ гаргадаг. Тэгээд тэр чанарт би авч тууштай. Мэдхгүй би нэг гавья тиймд том зүйл байгуулсан юм шиг тийм санагдчих. Тий.
тэгээ инхэлэн туулаа. Бэлгүүнийхийг болохлээрээ сармагчаа. Будгахыг ас мэлхий болгоо. Ээж талхал тогсээгүй. Тогс. Аав жишээлбэл ямар амьд? Луу Яа. бардын цантал. Ээж туулаа. Жохон зөөлхөө. Хэмжээс ихтэй болохоор Их шиг ягаа. Тэгшээ мөр шиг. ямар ах. Их шиг ягаа юу. Хаяа хоол хурдан идэл дуусгаад тийм зэрэгцээ. Нөөна. Тэгээд уурлахаараа нэг сэнөө амар зэнэт ийти. Хэрэг ямар амт шиг байна. Нохой. Дүүн За дүүн ямар? Дөө юу. Загас. захас шиг. Яа. Бомдор. Нохоо юм лөө. Тийм. Нохоо ч ингээ хүний ад нөхөр тийм нэг жоох ингээд тарих мөрхтэй. Хатаг гэж. Тийм. Ээж. Ээжийг бас адилхан. Тийм. Өөр ямар ах? Өөрөө юу? Гүй шовоо юм лөө. Ямар? Нэг бүр дээшээ нэг өндөр тэмүүлж байгаа юм шиг нэг гоё. Нэг мэдрэмж. Одоо спортоор хичээлээ яг дээшээ гарахын төлөө мөлөө гэдэг. Одоо яах юм? Тэгэл хараад зогсоод. Зэвэл аавынхаа нүд рүү шитгэхэд би ер нь баг аавынхаа нүд рүү ингэ шитгэдэггүй. Тэгээд одоо ингээд сайн ширтсэн ч аим гой мэдрэмж төрж чинь. Яг ингээд аавынхаа өдөөс хараад суусан чи. За охиноогоо үнэхээр бахархлаа. Тэгээд дотроо бодсон бодол маань болохоор охиноо ингээд одоо өдий зэрэг түргсэн. Одоо энэс дэшээ бүх одоо юмны оргил төрхийн төлөө хичээ зүтгэж яваарай гэж захий охиндоо. Баярлалаа. Мэдээж хүүхэд нас нь богинохын юм чинь ганц толж байгаа хүүхэд нас. Энэ насны дээр ямар нэгэн айдсгүйгээр бас нэг өсөөсөө гэж боддоо шүү дээ. Одоо мөнгө олохын төлөө ингээл сайн ажиллаж байгаа юм болоо. Ингээл юу гэнт. Одоо мөнгө олохын төлөө л нэг сайн ажиллаж байгаа. Хайртай шүү. Ялла. Ээж нь өөр тэнэгтэй байж хүүхэд өгөөл турлаа. Хүүхэд өгөө байдалд оруулаад яваас. Гүрийгээл хийсэн ч мөр. Бүх аавуудад баярын төргий тэгээд өрх гэрээ аав болгоо угаасаа баатрууд байдаг. Хүүхдүүдийн хамгийн том нөмөр нь хамгийн том одоо арт тал нь тэгээд хороодөр тэгээд аав хүний байрлах байр суурь бол хэмжээшгүй гэжтэй тэгээд бүх аавуудаа баярын төргий тэгээд түүнийг дагсан гэр бүл болгонд бас аз жаргал хүсье гэж хэлье. За Монголынхаа сайхан эрчүүдэд болон аав нартаа одоо аудын баярын мэндийг хүргье. Сайхан баярлцгаарай гэж хэлье. За 8 сарын 8 бол аудын баяр гэж яадаг. Тэгээд ер нь бол аудын хоолны өдөр гэх юм лээ. Би бас нөгөө амар хоол их дуртай. Тэгэл маргааш гоё гэр бүлтэй гоё хоол иж өндөөл гэж бодож байна. Тэгээ Монголын бүх сайхан аудаа аудын баярын мэнд хүргэе. Та нар бол бас чимээгөө баатрууд ч үл гэж хэлээ те. Бүх юмыг нуруунд дээр аваа явж байгаа. Зүгээр хизээ шантардгүй тийм мундаг аауч шүү л гэж хэлээ бүх аудаа. Аауд мантдгаа л гэж хэлээ те.